Авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийнхөө дугаараар бид тусгаалсан чиг үргэлжлэхийг байгуулад шүүлглэгчийг хамгаалах эрх зүйн орчин, за хэрэгцээ шаардлага сэдвт хилцүүлгээс хийсэн мэдээллийг хүрхээр илтгэлээ. Авилгатай тэмцэх газраас авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусагдсан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагад шүүлглэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заасны дагуу тухайн зорилтын хэрэгцээ шаардлага, Монгол улсын нөхцөл байдал, түүнийг өөрчлөх боломж, олон улсын туршлагыг хилцэх зорилгоор хилцүүлэг зохион байгууллаа. За хилцүүлэгт Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штаб, онцгой байдлын ерөнхий газар, хил хамгаалах ерөнхий газар, Монголын хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, цэргийн төв эмнэлгийн төлөөлөл нийт 30 орчим албан тушаалтан оролцсон юм. Өнгөрсөн онд батлагдсан авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт шүүлглэгтэй холбоотой хэд хэдэн заалтууд байгаа. Энийн одоо жишээлбэл 10 дугаар зорилгын хүрээнд энэ тусгай чиг үүрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай чиг үүрэг байгууллагуудын үйл ажиллагаанд шүүлглэгчийг хамгаалах эрх зүйн зохицуултыг бий болгоно гэсэн ийм одоо үйл ажиллагаа тусгагдсан. За тэгэхээр энэ 30 он хүртэл энэ хөтөлбөрт ингэж тусгаж байгаа маань өөрөө энэ манай нийгмийн хэрэгцээ шаардлагын байгааг бас илэрхийлж байгаа нэг хэрэг. Тэгэхээр бид бол энэ тусгай чиг үүрэггүй нэлээд олон үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль тусгай чиг үүрэггүй байгууллагуудыг тодорхой нэр заагаад өгсөн. Тэгэхээр өнөөдөр бол бид нэр хэвлэлэн цэргийн байгууллагуудыг ингээд төлөөллүүдийг оролцуулаад ингээд энэ асуудлыг хэлэлцэж байна. Ер нь ингээд эрх зүйн зохицуулт бий болно гэдэг чинь нэг тусдаа бий даасан хууль эсвэл бусд эрх зүйн акт гарна гэсэн үг. Тэгэхээр энийг хэрэгжих бид нэр одоо хөрс суурийг маш сайн бэлдэж өгөх ёстой. Тухайн байгууллагуудын соёлын онцлогийг маш сайн харгалзаж үзэх ёстой. Өрсөн судалгаа хийх ёстой. За бусад асуудлуудыг үзэх ёстой тийм ээ. Ер нь нийт иргэд болоо төрийн албаа агчдын шүүлүүлэх талаар, шүүлүүлэгчийн талаарх энэ ойлголтыг маш сайн одоо суулгаж өгөх ёстой. Тийм иргэд талаас нь. Тэгээ энэ мэт асуудлуудыг хэлцэхэд бол энэ хилцүүлэх чухал ажил бүгдэлтэй. Шүүлүүлэгч гэдэг энэ гадны юм одоо нэр томьёог бид нар ингээд буулгачаад яваад байгаа шүү дээ. Үндсэндээ бол эн чинь одоо ямар нэг тийм ялзарсан болохгүй бүтггүй асуудлыг л одоо буглааг тийм ээ ил гаргаж тий ингэж дотроос нь ингэж одоо тэрийг ингэж уудалж гаргаж ирж байгаа тэр дотоод мэдээллийг мэддэг тэр хүнийг л хэлээд байгаа шүү дээ. Тэр албан тушаалтныг хэлээд байгаа гэж одоогоор бол бид нэг ингээд тийм ерөнхий төсөөлтөй байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь манай ард түмний одоо сэтгэл тий сэтгэл зүйн онцлог ямар байх вэ? Яаж хүлээж авах вэ? Тухайн салбарын ажилтны хувьд яаж хүлээж авах вэ гэдэг бол судалгаагаар л гарч ирнэ. Монгол улс маань бол 2005 онд бол авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд бол нэгдүгээр орсон байгаа. За тухайн конвенцэд нэгдүгээр орсон улс орнууд маань бол конвенцэд заасан заалт нэг бүрийг бол одоо хэрэгжүүлэх ийм үүргийг бол хүлээдэг. За тухайн одоо конвенцэд маань юу заасан бэхээр энэ хэвлэл мэдээллийн байгууллага, за мэдээллийн ил дод байдал, за мэдээлэгч аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдэг заагаад өгсөн байгаа. Энэ хүрээндээ бол манай Монгол улс бол олон улсад бол бас үүрэг хүлээж байгаа гэж ойлгож болно. За мөн авилгатай тэмцэх газар нь эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын одоо дэргэдэх авилгын эсрэг сүлжээ орнуудад бол нэгдүгээр орсон байдаг. Авилгын эсрэг одоо сүлжээнд бол нэгдүгээр орсон байгаа. За тухайн одоо сүлжээнд бол 23 одоо улс байснаас бол харилцан бие биенээ үнэлэх зарчмаар мэрэгжлийн одоо шинжээчид нар маань бол тухайн улс орны авилгын эрсдлийг үнэлэх, за төрийн байгууллагын тогтолцоо бүтэц зохион байгуулалт, за дээрээс нь энэ төрийн албаа хаагчдын сонгон шалгуулалттай холбоотой, за хууль зохиолох байгууллага, тусгаалсан чиг үүрэг байгууллагуудын бие даасан хараат бус байдлын эдрэг бол 2 жил тутамд нэг удаа одоо үнэлэх зарчим бол явдаг. За тухайн одоо энэ байгууллагын одоо ACN гэдэг энэ сүлжээнээс манай Монгол улсад бол OECD-гээс гаргасан энэ зөвлөмж нь бол 2018 онд бол ирүүлэхдээ 4 бүлэг бүхий 29 заалт зөвлөмжийг бол ирүүлсэн. За энэ дээр бол хамгийн одоо анхаарах асуудал дээр юу гэх юм бэ гэхээр мэдээлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах, шүүлэгчийн одоо эрх зүйн байдлыг
бий болгох энэ чиглэлийн одоо хууль тогтоомж одоо болох шаардлагатай гэсэн юм бол зөвлөмжийг бол ирүүлсэн. За мөн энэ оны хувьд бол бид 9 дугаар сард бол одоо Стамбулын авилгын эсрэг төлөвлөгөөний 5 дугаар үнэлгээнд бол мониторингд бол хамрагдаад ирсэн. За тухайн одоо үнэлгээний явцад хүртэл мэргэжлийн экспертүүд маань энэ шүүгүүлүүлэгчтэй холбоотой эрх зүйн орчинтой холбоотой асуудлуудыг бол хөндөж ярьснаар бол бас онцлог байгаа. Хилцүүлгийн хүрээнд авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээ хэрхэн хэрэгжүүлэх, тусгаалсан чигүүрэгтэй байгууллагын албан хаагч шүүгүүлүүлэх эрх зүйн зохицуулалт, хүний эрхийн харилцан хамаарал, олон улсын туршлагаас нэвтрүүлэх боломж, цэргийн албан хаагч, онцгой байдлын албан хаагч, хил хамгаалагчдын шүүгүүлүүлэх эрх зүйн зохицуулалтын өнөөгийн төлөв байдал, өөрчлөх санал боломж, тусгаалсан чигүүрэгтэй байгууллагын ажилтны шүүгүүлүүлэх асуудлаар олон нийтэд эерэг хандлага түгээх контентыг нэвтрүүлэх, олон улсын туршлага, заавах арга хэмжээний санал зэрэг асуудлаар илтгэл хилцүүлэн оролцогчдын санал бодлыг сонссон юм. Шүүгүүлэгчийн эрх зүйн байдлын тухай хууль батлахаар үндсэндээ бас тодорхой хугацаанд яригдаад өнөөдөр хүрч байна. Тийм тэгээд ер нь бол шүүгүүлэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар нийгэмд ямар эерэг үр дагавар бий болох вэ? Ямар асуудлыг илүү төлхөө одоо анхаарах вэ гэдэг дээр бид өнөөдөр бас ингэж холбогдох төрийн байгууллагууд төрийн тусгай чиглэл гүйцэтгэдэг алтан тушаалтнууд ирж ярилцж байгаа асуудал бол их чухлаа гэж ингэж бодож байна. За шүүгүүлэгчийн асуудал бол хүний эрхийн хамгаалагчийн асуудалтай тун одоо ойролцоо ийм асуудал. Тийм учраас ер нь хүний эрхийн хамгаалагчийн асуудлыг шийдвэрлэх явцад хүний эрхийн хамгаалагчийн үйл ажиллагаа явагдах энэ үед бол ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ гэдэг асуудлыг бол бас цэгнж үзвэл за шүүгүүлэгчийн тухай хууль бий болоод түүний дараа одоо хэрэгжих шатанд иймэрхүү бас ижил байж болох үс, ижил төстэй байж болох үс хүндрэлүүд гарч бас болцшгүй маа гэдэг энэ юуг бол бас анхааран үзэх нь зөвөө гэж ингэж бодож байгаа юм. Тэгэхээр нэгдүгээр мэдээж олон улсын туршлагуудыг бид нар бас ярьж байна. За мөн үндэснийхээ өөрсдийн онцлогийг бол бид нар илүү төлхөө анхаарах нь зүй ёсны асуудал. За хэдийгээр гэрч хохирогчд одын хуульд одоо нэмэлт өөрчлөлтөөр хүний эрхийн хамгаалагчийн авилгүй байдлыг хангах асуудал яригдаад ингээд явж байгаа хэдий ч тийм ээ өнөөдөр магадгүй шүглүүлсэн хүний авилгүй байдлыг хангах асуудал тийм төдийлөн одоо боломжтой байх ийм эрх зүйн орчин бүрдчихгүй гэж үнэлж үзэх юм бол хараахан бүрдэж амжаагүй байгаа. Тийм учраас энд миний хамгийн чухал анхааран үзэх асуудал бол шүглүүлэгчийн авилгүй байдлыг хангах хараа тусаар үйл ажиллагаа явуулах бие даасан механизм байх юм бол илүү үр дүнтэй. За шүүгүүлэгчид маань илүү одоо хөгжлийн төлөө хүний эрхийн сайн сайхны төлөө мөн одоо нийтийн сайн сайхан эрх ашгийг одоо хангаж хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс учраас айх айдсгүй асуудалд орохгүй өөрөө аливаа тэр шүүгүүлсэн үйлдэлээсээ болоод ямар нэгэн гэмт хэрэг тийм үү ямар нэгэн одоо хэрэг нийлэгдэх ч юм уу эсвэл сэтгэл санааны хямралд орох ч юм уу тийм ээ иймэрхүү байдлуудыг гаргахгүй байх талаар нь бол илүү анхаарах ёстой. Тийм учраас энийг одоо зохицуулах хамгийн гол чухал зүйл бол яалтчгүй энэ авилгүй байдлыг нь хангах асуудалаар илүү төлхөө анхаарч боломжийг бий болгосны үндсэн дээр одоо хуулийг хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй байна гэсэн ийм бодолтой байгаа. Нөгөө өмнө нь шүүгүүлүүлээжсэн туршлага бидэнд байгаа юу бол байгаа тий. Тусгаалсан чигүүрэгтэй ч вэ өөр бусад энгийн төрлийн байгууллагууд олон нийт эрх ашигын төлөө болоод шүүгүүлүүлээж шүүгүүлүүлэхдээ хинээр дамжуулдаг гэхээр голцоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгүүлчээр дамжуулж шүүглээ үлээдэг. Тэгэхээр энэ хоёрын хоорондох энэ шүүгүүлүүлээж байгаа нөхцөл байдлыг маань илүү дээрдүүлэх биш дордуулсан зүйл залтууд өнгөрсөн хугацаанд хуулийн зарим зүйл залтууд орсон байдаг. Тухайлбал төрийн болон албаны тухай нууцын хууль бол тэр чигээр ер нь хуулийн хулгай гэхээр ийм зүйл рүү түлхээд орчихсон. Хүмүүс нууц гэдэг хамгаалыг дараад л өөрсдөө хууль завхруулах, авилга албан тушаалын ийм хэрэг үйлдэх энэ нөхцөл рүү оруулж идэг. Энийг ингээд эргээд тухайн дотор байгаа байгууллагын эсвэл албан лугаа эсвэл өөр хэвлэл мэдээлэл рүү ингээд гарсны дараа хууль зөрчсөн болоод эрүүгийн хэрэг рүү татагдах ийм эрсдэл өнөөдөр нөхцөл байдал үүсчихсэн байгаа. Энэ дээр эргээд бас хэвлэл мэдээллийг хэрэгсэн татагддаг ийм нөхцөл байдал үүссэн байна. За мөн мөрдөн байцаалтын нууцыг задруулах гээд эрүүгийн хууль дээр бол 2002 оноос хойш явж ирсэн заалт байдаг. Гэхдээ энийг сая 2023 онд өөрчилсөн байгаа. Өөрчлөлтөө илүү дэлгэрүүлээд ингээд бас бусдыг оруулах тэр нөхцөлөөр оролцсон. Хуучин болол байсан заалт нь юу гэхээр яг тэр мөрдөн байцаалтын нууцтай гарын хэсэг зурсан үнэл
хэрвээ ямар нэгэн байдлаар мөрдөн байцаал нууц задруулсан бол асуудалд ордог гэсэн бол одоо тэр гарын үсэг зурсан биш хүмүүс бас тэр мөрдөн байцаалтын нууцаас мэдээлэл олж аваад гаргачихсан нөхцөл эргээд тэр асуудал дээр ороогдох ийм нөхцөл байдал руу орсон гэдэг. Ингээд нөгөө шүгэл үлээгчийг бид нар эрх зүйн орчныг сайжруулна гэж ярихын хажуугаар одоо сайжруулах биш илүү хязгаарласан зүйл залтуудыг бусад хуулиуд дээр оруулаад байгаа ийм дур зургууд ажиглагдаад байгаа гэдэг хэлмээр. Хэлэлцүүлгийн явцад гарсан оролцогчдоос тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагын албан хаагч шүгэл үлээх асуудлыг шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд наривчлан тусгаж тэдгээрийг хамгаалах тухай хуулийг бие дааж боловсруулах, үндэсний язгуур эрх ашиг хамгаалах асуудлаар шүгэл үлээсэн хүний амь нас эд хөрөнгийг хамгаалах асуудлыг холбогдох хуульд тусгах болон тусдаа хуультай болох нөхцөлийг бүрдүүлэх, шүгэл үлээгч гэж хэнийг хэлэх вэ? Хувийн хөвшил улсын байгууллагын хэн байх вэ гэдгийг өөрийн орны онцлог тохируулан тусгаж мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах, гэр чөлөгчийг хамгаалах асуудлаар бие даасан хараат бус механизм байгуулах зэрэг 17 санал хүсэлтийг гаргасан байна. Хилцүүлэгт хоролцогчдын зүгээс үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгаалсан чиг үүрэгтэй байгууллагууд шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин тусдаа бас эрх зүйн орчин бүрдүүлсэн зөв гэж дүгнэж байна. 100% санал нэгдэж байна. Хамгийн гол нийгмийн баталгаа болон одоо шүгэл үлээгчийн аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн шинжилгээтэй холбоотой асуудлыг маш нарийн судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр гаргаж ирэх нь зөв гэж дүгнэлээ. За нийгмийн баталгааны хувьд бол одоо чинь шүгэл үлээгч эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл явж байгаа. Тэр төсөл дээр бол нийгмийн баталгааны асуудлыг бас тодорхой дурдж өгөө бас учир дутагдaltaй зүйл байгаа. Харин шүгэл үлээгчид үлээгч одоо үлээгчийг мөнгө урамшил олгохтой холбоотой зохицуулт явж байна. Мөнгө урамшилтай холбоотой зохицуулт бол төрийн тусгаалсан чиг үүрэгтэй байгууллагуудад бол зохимжгүй гэсэн талуудын саналуудыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл шүгэл үлээгч өөрөө сайн дураараа нийгэм болохгүй байгаа хүрээлэн буй орчин, байгаль орчин, авилга ашиг сонирхлын төсөлтэй холбоотой гэмтэргийн шинжтэй асуудлыг шүглэлгийн сайн дурын үндсэн дээр ингээд байх ёстой гэдэг байр суурийг оролцогчдын зүгээс авч байна. Сэргээрээ мөнгө урамшуултай байгаад ихлэхээр ашигын төлөө хэн нэг хилэмдүүлэх ч гэдэм юм те асуудлыг буруу өнцгөр тайлбарлах ч гэдэм юм ийм өнцгүүд гарч ирэх эрсдэлтэй гэдэг байдлыг батлан хамгаалах, жанжин штаб, онцгой байдал, хил хамгаалах байгууллагын энэ зэргийн байгууллагын тэнцвүүгээс л ингэж үзэж байна. Төр хувийн хөвшил иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа хяналтын үр дүнд сайн засаглал бий болдог. Тиймээс төрийн байгууллагын болон албан хаагчийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт үр дүнтэй сайн байх ёстой. Олон нийтийн хяналт хүчтэй байгаа газар аливаа хууль бус хандлага таслан зогсоогддог. Тиймээс бид орон нутгийн төрийн байгууллагуудын төлөөллөөс олон нийтийн хяналтыг хүчтэй байлгах чиглэлд хэрхэн ажиллавал үр дүнтэй байх талаар санал бодлыг нь сонслоо. Одоо төрийн бас үүргээс гадна иргэд маань маш одоо үүрэг оролцоотой байна. Иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд маань дуу хоолойгоо хүргэж одоо шүгэл үлээх бас шүгэл үлээх нь одоо нийгэмдээ үзүүлж байгаа бас нэг одоо өөрсдийн гэсэн үүрэг байгаа даа л да. Тэгэхээр иргэд маань одоо хууль бас үйлдэлтэй үйл эвлэрэх хандлагыг одоо зөвхөн өөртөө гэхгүй те өөртөө мөн өөр хүүхэдтэй одоо төлөвшүүлэх бас юм шаардлагатай байна те. Тэгээд хууль бас үйлчлийг айлгүйгээр тэгээд шүгэл үлээх нь нийгэмдээ хийж байгаа маш өөрсдийн гэсэн бас нэг ирээдүйд хийж байгаа нэг хөрөнгө оруулалт юм аа л гэж бодож байна да. Энэ олон нийтийн хяналтын тогтолцоог Монгол улсад одоо бий болгохдоор аль байгууллага аль нэг чинь хяналт тавих юм. Зүгээр нэг иргэн хүн гарч ирээд сошиал олон нийтийн сүлжээгээр те би хяналтын тогтолцоогоо одоо хэрэгжүүлж байна гэдэг орилоод авах нь одоо зөв юм уу? Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын гаргасан бодлого шийдвэрт одоо надад таалагдахгүй байна гэдэг өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд байгаа зөв юм уу? Энэ олон нийтийг одоо зөрчилдөөнтэй бий болгож байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд энэ олон нийтийн хяналтыг бий болгох энэ тогтолцоог одоо боловсронгуй болгох нь хамгийн зөв зүйтэй асуудал. Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх ач холбогдол бол бодиттой үнэн зөв бүх юм нь одоо шилэн байх юм бол тийм ээ авилга бас буурах энэ индекс бас харагдаж байгаа бох. Энэний төлөө бол одоо авилгатай тэмцэх газар бол энийг олж харсны үндсэн дээр олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмын хэрэгжилтийг одоо сайжруулах талаар бас тодорхой бодиттой алхам хийх гэж байгаа хаа гэж ингэж ойлгож байна. Монгол улсын хэмжээнд бол одоо шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг
хангах ч гэдэм үү те эдрийг одоо хамгаалах одоо эрх зүйн орчин бол тутамг байна. Тэгэхээр одоо цаашдаа бол энэ олон нийтийн төрийн байгууллага албан тушаалтны олон нийтийн үйл ажиллагаанд хяналт тавих журмыг хэрэгжүүлэхийн тулд энэ шүүгэл-үйлчлэгчдийн эрх зүйн байдлыг хангах чиглэлээр ч юм уу хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай гэж бодож байна. Авилгатай тэмцэх газрын авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсээс цаашид бусад төр хувийн хэмшил иргэний нийгмийн байгууллагуудтай уулзалт хилцүүлгийг зохион байгуулж шүүгдүүлэгчийг хамгаалах эрх зүйн орчин хэрэгцээ шаардлагыг сайжруулах талаарх санал хүсэлтийг авсаар байх юм а. Гомдол мэдээлэл хүлээн авах тус 110. Нууцыг чанлан хадгална. Авилгатай тэмцэх газар. За үзэгч та бүхэндээ сэдв булангаа хүргэлээ. Харин одоо дотоод гадаад мэдээг хүлээн авч үзнэ үү. Монгол улсын ерөнхий прокурорын газрын болон авилгатай тэмцэх газрын төлөөлөгчид бүгд найрамдах Азербайджан улсын нийслэл Баку хотноо олон улсын прокурорын холбооны 29-р чуулганд оролцлоо. За дэлхийн 93 орны прокурор авилгатай тэмцэх хууль сахиулах байгууллагын 500 гаруй төлөөлөгчид хурамжуулсан бөгөөд олон улсын хамтын ажиллагаагаар авилгатай тэмцэх авилгын улмаас хулгайлагдсан хөрмийг буцаан авах, мөнгө угаах, хүн худалдаалах, хар тамхи худалдан борлуулах зэрэг үндэстэн дамсан санхүүгийн гэмтэрийг илрүүлэх, мөрдөн шалгах, шүүхээр шийдвэрлэхэд тулгамдж буй асуудал шийдвэрлэх арга замын талаар өөрсдийн мэдлэг дуршлага хуваалцаж хэлэлцсэн юм а. Батлан хамгаалах яамнаас авилгатай тэмцэх газар хүний эрхийн үндэсний комисстэй хамтран Батлан хамгаалах яам, Жанжин штабын удирдлагын бүрэлдэхүүнд авилгын эсрэг манлайлалыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Хүний эрх, авилгаас ангид байх энэ одоо төр засгийн бодлогыг өнөөдөр зөвлөгчийн Батлан хамгаалах салбартаа бол удирдлагын хэмжээнд нэг одоо үйл ажиллагаа явуулж байгаараа бол онцлог байгаа. За Батлан хамгаалах яам бол яг өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа болон авилгатай тэмцэх газраас гаргадаг шудраг байдлын үнэлгээнүүдийг харахаар тогтмол одоо судалгааны дөнгөж сайжирж байгаа, эрэг үзүүлэлт гарч байгаа. Энэ өөр одоо удирдлагуудын бас авилгатай тэмцэх манлайлалаас нэмэгдэж байгаа гэдгийг сая удирдлагууд нь бас хэлсэн. Авилгын эсрэг манлайлалыг дээшлүүлэх сургалтад танхимаар 56 албан тушаалтан, за захимаар 30 гаруй удирдах албан тушаалтан хамрагдсан бөгөөд сургалтаас олж авсан мэдлэгээ харьяалах анги байгууллагынхаа бусад албан хаагчдад зохион байгуулж ажиллах юм а. Авилгатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгэрүүлэх хэлтсээс хаан үйлдвэрийн засаг даргын тамгын газар 25 хороодын албан хаагчдтай хамтран төрийн үйлчлэгийг иргэдэд хүн сурталгүй түргэн шуургай хүргэх, албан хаагчдыг авилга ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн засаг даргын тамгын газрын нэг цагийн үйлчлэгээ хороодын ажлын байранд соён гэгэрүүлэх хөтөлбөрийг нэгэн зэрэг зохион байгууллаа. Удирдлагын хүрээнд болохоор одоо 25 хороод болон нэг цагийн үйлчлэгээний төвөөр үйлчлүүлж байгаа иргэд олон нийтэд одоо авилгатай тэмцэх газрын нэгдийн аяныг сурталчлах тий иргэд мөн товш аппликейшнийг одоо иргэдийн утсан дээр нь суулгаж өгөх гэх мэт одоо үйл ажиллагааг одоо дүүргийн хэмжээнд өнөөдөр зохион байгуулж байна. Соён гэгэрүүлэх хөтөлбөрийг нэг өдөр олон газарт зэрэг зохион байгуулахын тулд албан хаагчдыг зөв мэдээлэлээр хангах бэлтгэл ажлууд сайн хийгдсэн нь бусад хороонд болсон өдрөлийн үйл явцаас харагдаж байсан юм а. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Member Care Event арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд авилгатай тэмцэх газраас авилга, өнөөгийн нөхцөл байдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд илтгэл мэдээлэл хийж хамтран оролцлоо. Тус арга хэмжээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд гишүүнээр хэлсэн 103 аж ахуй нэгж байгууллага оролцож сайн туршлага ярилцаж санал солилцсон юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын Хэбэ мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дэд даргасан Ван Сюпинг 88 сая гаруй юан буюу 12 сая $, хүлээн авсан хэрэгээр шүүхээс 18 жилийн хорих хял оноожээ. Шүүх Ванг авилга авсан хэрэгээр 15 жилийн хорих хялаар шийтгэж 8 сая юаны торгуул ногдуулсан байна. Мөн тэрээр өөрийн нөлөөлөө ашиглан гэмт хэрэг үйлдсэн хэрэгээр 5 жилийн хорих хял авч 400 мянган юаны торгуул төлжээ. Шүүхээс ялыг нэгтгэх шийдвэр гаргаж 18 жилийн хорих хял нийт 8.4 сая юаны торгуул ногдуулсан байна. Сингапур улсын шүүхээс тээврийн сайд асан Ишвароныг хахуул авсан хэрэг болон хян шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан хэрэгээр 12 сар хорих хялаар шийдэжээ. Сингапур улсад зохион байгуулах F1 Grand Prix тэмцээний тасалбар Дохо хотод байрлах зочид буудалд нэг шөнө байрлах эрх болон Катар улс руу хувийн онгоцоор зорчих нислэгийн тасалбар авсан зэрэг үйлдэлүүдэд дээрх ялыг оноожээ.
Ишваран 14 шил виски, брендийн ундаг дугуй авсан зэрэг 5 зүйл ангиар гин бурууга хүлээн зөвшөөрч 380 мянга гаруй Сингапур долларыг буцаан төлсөн бол хууль бусаар авсан бэлгийг нь улс хураан авчээ. Гомдол мэдээлэл хүлээн авах тус 110. Нууцыг чанлан хадгална. Авилгатай тэмцэх газар. За авилгатай тэмцэх газрын мэдээлэл нэвтрүүлгийн ээлж дугаарыг үзэгч та бүхэнд хүргэлээ. За өнөөдрийнхөө дугаараар бид тусгаалсан чиг үүрэг бүхий байгууллагад шүгэл хүлээгчийг хамгаалах эрх зүйн орчин, за хэрэгцээ шаардлага сэдвүүд хилцүүлээс хийсэн мэдээллийг үзүүллээ. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.